Сайн байцгаана уу манай хөрхнүүдээ. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ 1936 онд Хятадын нутаг дэвсгэрээр байгуулагдсан Unit 731-ийн талаар ярьж өгч байна. Тэгээд туршилтуудыг яриад явах юм бол vivisection гэдэг нь хүмүүсийг мэдээ алдуулахгүйгээр зүсэж дотор эрхнүүдийг нь ажилтдаг байсан. Тэгээд зорилго нь өвчний дотоод тархалтыг боддоор ажиллах. Хайцаа. Гэрт имээ ирсэн бай. Тэгээд чанга хэрүүл имээ маань амар юмнуудыг сонсох гатайгаа болгоор би одоо жоохон чимээгүй ядлаа шүү. Жишээ нь одоо тарган тахал туссан хүний гизийг нь задлаад бие дотор нь юу болж ийн одоо тэр тахал одоо хэрхэн тархаж ийн гэдгийг нь одоо ажилтдаг байсан. Нэг зэвсгийг бүр амар олон удаа туршиж үзэж байгаа юм. За ингээд зүгээр байгаа арьсыг ингээд хутгаар зүсч үзлээ. Хутгаар зүсгэд арьс нь яаж ийн хэдийн хугацаанд эдгэрж ийн хэдийн хугацаанд одоо ингээд шарах нь ингээд анж ийн гэдэг ч юм уу. Хутгаар зүсээд тэр арьс нь ингээд нэгдсэн байгаа шүү дээ. Тэрэн дээр нь давхарлаж зүсээд нээлттэй шархан дээр одоо ингээд нэмж зүсгэд юу болж ийн хэдийн хугацаанд эдгэж ийн хэр өрөвсөж ийн бактери хэр үрчж ийн. Тэгээд хүн юу тэсвэрлэж чадж ийн гэдгийг туршдаг байсан. Жишээ нь хүнийг одоо ийм хөлдөөгчний ийм том хөлдөөгчийг өрөөнд оруулаад 10 минут болоход яаж ийн 15 минут болоход яаж ийн цагийн дараа яаж ийн хөлдөөсний дараа биеийн гар хөлн хэр хурдан тасарч ийн хэдэн градуст хөлдөөвөл гар нь тасарч ийн хэдэн градуст хөлдөөвөл гар нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болж ийн байж болох бүх хэрэгтнийг нь таслаад өөр хүмүүстээр суулгаж үзээл таслаад орхичонгуудаа дахиж ургаж ийн үү боломжтой байна уу ямар нэгэн ургуулах юм тариа байна уу гэдгийг ингээд үзээл. Угаасаа ингээд гар хөлөө тариулсан өвдөлтийн шок өдр аваад өгч байгаа шүү дээ нөгөө хүмүүс нь. Тэгж яхад нь бүр хүчээр амьд байлгахын тулд бүхий л зүйлийг хийдэг байсан. Би юу уншиж байгаа. Эмэгтэй хоригдлуудыг ингээд хүчрхийлж жирэмсдүүлчихэж байгаа юм заяа. Тэгчмүүтээ ингээд жирэмсэн байхад нэг vivisection буюу нөгөө нэг ингээд задлан шинжилгээ амтаар нь ингээд биеийн задлаад яг юм хардаг. Тэгээд яг энэ туршлагын хамгийн амар нь юу вэ гэвэл тэр хүн бүх юмаа мэдрэн тэр үедээ амьд байна, тэр үед нь унтуулахгүй, тэр үед нь ямар нэгэн өвчин намдах тариа хийхгүй тэр бүх зүйлээ тэгээд YouTube дээр тэр туршилтын зургуудыг харуулж болохгүй бүр үнэхээр бүр дэндүү амар туршилтууд. Тэгээд энэ туршилтын талаараас киноч байдаг. Туршилтын тулай орнууд гэвэл Австрали, Хятад, Солонгос орнууд багтана. Бас Монгол. Олзлогчдын дундаас хамгийн бие бэлдэр сайтай эрүүл чирэг хүмүүсийг сонгоно. Тэр туршилтанд сонгосон хүмүүсээ бүр маш сайн хоолж унтлан. Гэхдээ тэр одоо олзлогчд буюу одоо туршилтанд оролцож байгаа хүмүүсийг хүн гэж дуудахыг яг тэр отрядын ажилчдаа бүр ингээд хатуугаар хориглодог байсан. Тэгээд тэр хүмүүс дээрээ аимшигтай туршилт явуулж эхэлнэ. Энэ туршилтыг хийсэн хүмүүс л бүр яагаад ч ирүүлэх онтой биш. Энэ гэдэг бүр амар өрөвдөл. Зүгээр ингээл дайсан улстай ялагдаад олзлогдоод шоронгийн хоригдл болоод ирсэн чинь өөр дээр чинь ингээ ямар ч хамаагүй туршилт хийхээр болцсон. Тэгээ ямар туршилт гэдгийг мэдгүй амар хүр дэргүүлж байгаа юм шиг байдалтай байна. Тэгэл нэг туршилт хийхээр болоод нэг өрөөрөө чамайг дагуулж ороод амьдаар чинь бие чинь задлаал ингээл хамаг эдэрхтэн дээр чинь нэг минь үржүүлээ. Туршилтанд оролцож байгаа хүмүүсийг ингээ ганцаараа ингээ хордог байсан ч яаж хийж байгаа л хоорондоо холбоо тогтоосон байсан. Нэг удаа яг бас туршилт явуулах зорилготой ингээд өдөр болгоноос хоолгож байгаа штэ. Шимэгч хорхоотой хортой юм талх өгсөн байсан гинэ. Тэгээ тэрийг нь бас яаж хийж яагаад мэдээд нэгэндээ дамжуулаад тэр талханд нь гар хүрээгүй. Тэгээ Японы засгийн газар бас нэг хэсэг нилээн энэ туршилтаа үүсгэх гэж оролцсон. Тэгээд угаасаа энэ яг ингээд туршилтын тэмдэглэгээнүүд нь бүр ингээд амар нарийн ширийн ямар эрдэмтэд байсан ямар хүмүүс туршилтанд оролцсон өвчтнүүд дээр ямар туршилт хийсэн одоо бүгд ингээд нарийн ширийн бүр стабээгүү бичээстэй байсан нотлох баримт бас зөндөө байсан учраас тэгээд сүүлд арай гэж нэг юм хүлээн зөвшөөрсөн хэдий ч хизээч яг ингээд энийгээ бол одоо зөв зүйл гэж бодсон байдаг гэсэн. Тэгээ энэ туршилтанд ихэнх нь Хятад Солонгос хүмүүс байхаас гадна Монгол хүмүүсийн нэр бас байсан. Яг тиймэрхүү зураг харахаас айдаггүй хүмүүс байх юм бол сонирхож ивэл бас Google-ээс Unit 731 туршилтууд гэж зургуудыг нь харж болно. Нэр амар шүү. Үнэхээр амар шүү. Тэр кинон дээр гардаг туршилтуудын та хэд Facebook дээр харж байсан байж магадгүй яг ингээд нэг эмэгтэй хүний гарыг ингээд хөлдөөж байгаа байхгүй юу. Тэгээ гарыг нь хөлдөөж өнгөтэй дээрээс нь бүр ингээд час халуун ингээд буцалсан ус хасгаж байгаа. Нөгөөх нь тэгээ амьд штэ. Тэгээ өөрийнхөө гарны ингээд дайрс мэрс бүх юм зулгараад унахыг хараад ойрлож байгаа. Бүр тэгээ маш товчхоноор хэлэх юм бол Японы 731-р отряд гэж амьд хүмүүстээр бактериологийн туршилт хийдэг байснаас гадна хүнийг амьдаар нь хөлдөөж шатааж төвчээрийн төлөйг шалхан яргалдаг газар байсан юм. Хүн түүхээ мэдчих хэвээр гэдэг үднээс та бүхэндээ сайн тухайг ярьж өглөө. Хаалганд тавьсан баярлалаа.